Эдгээр тулгын авч сургуулиас та бүхэндээ зориулж жолооны дадлага цуврал видео хичээлийг та бүхэндээ төлөвлөж байна. Өнөөдрийн заах сэдэв маань автомат хурдны хайрцагтай автомашиныг хэрхэн жолоодох талаар зөвлөгөө өгнө. За жолооны дадлагын хичээлийг голцоо механик хурдны хайрцагтай автомашин дээр хийж гүйцэтгэдэг. Автомат нь сүүлийн үед жолооны дадлагыг төгсөөд жолооч нар ихэвчлэн автомат хурдны хайрцагтай автомашиныг голцоо барьдаг. Ийм учраас та бүхэнд автомат хурдны хайрцагтай автомашиныг хэрхэн жолоодох талаар яг зөвлөгөө өгье. За автомат хурдны хайрцагтай автомашин нь механик хурдны хайрцагтай автомашинаас ялгаатай нь гэвэл авцуулах холбооны дөрөө багахгүй зөвхөн тоормс болон хаазны дөрөөтэй. За авцуулах холбооны дөрөөний оронд ихэнх тохиолдолд зогсоолын тоормс буюу хөл тоормс нь зүүн хөлн доор байрлана. За зогсоолын тоормсыг ажилуулахдаа нэг тутална гიშгээд за тэгээд салгаж өгнө. За ингээд автомат зогсоолын тоормс мултраад за хөл тоормсыг гიშгээд араагаа солино. За тэгээд зогсоо. Автомат хурдны хайрцагын хөшөөрг нь П үсгээс эхэлнэ. За П үсгээс хоошоогоо R үсгэн дээр байрлуулбал энэ ухрах хараа. За дахиад хоошоо яваад энэ дээр ирвэл энэ натурал буюу араа салсан гэсэн үг. За D дээр байрлаж байвал энэ хөдөлгөөн эхлэх буюу үргэлжлүүлж явна. За 1 2 3 гэсэн тоон болохоор халтаргаа гулгаатай замд арааг хүндрүүлж өгнө. За хөдөлгөөн үргэлжлэж явж байгаа зогсох тохиолдолд D-гээс урагшлаа хийгээд P үсгэн дээрээ буцааж байрлуулад зогсноо. За автомат хурдны хайрцагтай автомашиныг жолоодохоос өмнө за түлхүүрийг он дээр тавиад машин автомашиныг асаагаад хөл тоормсон дээр гიშгэж агаад хөдөлгөөнөө үргэлжлүүлэх P үсгээс эхэлнэ. За P үсгээс D үсэг дээр хөшөөргийг байрлуулад тоормсоо аваад хаазан дээр гიშгээд автомашиныг хөдөлгөж явуулна. За зогсох тохиолдолд тоормсоо гიშгээд D үсгээс урагшаага P үсэг дээр байрлуулад зогсоолоор зогссон байна. За өнөөдрийн хичээл ингээд үгээр дуслаа. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.